бид нар чинь эерэг болон сөрөг сэтгэл хөдлөлтөд амьдрах хэрэгтэй. Тэгтэл манай монголчуудад энэ сөрөг сэтгэл хөдлөлөд дараад битээ байл битээ гам битээ ин гэхээр эерэг сэтгэл хөдлөлөө мэдрэх чадвар нь дахиад буураа авчдаг. Яг энийгээ дагаа буурдаг байхгүй юу? Тэгснээ өөрөөсөө эерэг байхыг шаарддаг. Яагаад энэ сөрөг агаад байна тий? Тэгвэл сөрөг сэтгэл хөдлөлөө таньж мэдснээрээ чи сайн байцгаана уу зулагийн дотоод аяллахаа өнөөдөр Башнан Балчинтай гихчээр хоёр мөх зултай сэтгэл зүйчтэй ярилцлага маань ингээд өгөр эхэлж байна. Манай хүмүүнлэгийн магистрийн ангийн манай анги удирдсан багш маань өнөөдөр зулагийн урилгыг аваад хүрэлцэн ирсэн байгаа. Ингээ багштай энэ өдрийн мэндийг хүргье. Та бүхэн өөрийгөө танилцуулаа. Тэгээ өнөөдрийнхээ сэдвээ хоёлоо танилцуулаа. Тэгээ хоёлоо подкаст эхэллээ. Окей. За бүгдээрээ сайн байцгаана. Намайг Мөхцөл гэдэг сэтгэл судлаачулуудад 13 жилдээ ажиллаж байна. Хүмүүлийн ухааны их сургуульд 2017 оноос 23 онд багшилж байсан. Одоо бол яг юм хуваар уран бүтээлч гэдэг шиг тий рел терапи гэдэг сэтгэл зүйн төвийг үүсгэн байгуулад одоо амжилттай эхний жилийн ажлаа явж байна. Яг одоо сэтгэл зүйн төв гэдэг форматаар гэх юм уу тий тэрний өмнө бол яхаа ингээл одоо зөвлөгөө өгдөг сэтгэл зүйч нарын нэг юм стандарт нэг өрөө одоо түрээслээл тий зөвлөгөө өгдөг нэг team стилээр аягүй олон жил явсан. За тэгээ олон шавнар бэлдсэн ийм багш сэтгэл судлаач юм байна. Өнөөдөр тэгээ багш ямар сэдвээр ярилцах вэ? Тий би яхаа өрөө гэж бодчих. Тий өмнө нь бол ингээ битээр чатаар бичиж хаа тий нэг team сэдв мэдв гэл ерөнхийд нь яасан. Тэгээд яг юм тодорхой сэдвт барагдахгүйгээр Монгол хүний одоо сэтгэл зүйн онцлог гэдэг юм уу? Монгол хүнд ер нь сэтгэл засал хийж байгаа тэр туршлагаа хуваалцт юм уу гэж бодож байна. Би ч ер нь аягүй юм даруухан туу ажилтдаг хүн баггүй юу? Тэгээд одоо энэ жил өөртөө бас өөрчлөлт хийгээд одоо тэгээ шавийнхайн подкастын дэмжээд тий анх удаага бараг видео подкастт орж ин гэх юм. Яг үнэндээ тийм тэгээд энэгээр бас одоо тий өөрийгөө илэрхийлэх байдал маань илүү гоё бүүстлэгдээд тий олон телевизэн нэвтрүүлэг подкастт орхолдох гэхэд ирээс сууж байна. Тэгэхээр ер нь бол яг би Монгол хүнд одоо ингээ 12 жил сэтгэл засал хийж байна. Тэр тухайгаа яриад тэгээ сүүлийн үеийн хийж байгаа ажлуудаа яриад бас яг нөгөө шавнартаач бас яг юм тодорхой биш амьдраад байгаа байхгүй юу? Ер нь би чи амар юм нууцлаг хүн. Тэгэхээр ер нь жоохоо яг юу хийгээд байгаа тухайгаа илүү яриа гэж бодлоо. Тэгээд сүүлд 11 сард сексологчоор төгссөн. Тэгээд яг энэ сексолог одоо сэтгэл засал хоёрыг хавсраад гоё хөтөлбөр зохиоцсон явж байгаа. Тэгээд энэ талаасаа бас яриа гэж бодож байна. Тэгээд би бол чамаг нэг сэдвүүт баригдахгүй надаас асууя гэсэн бүх юм асуусаа гэж болох юм байна. Яг л юм баригдаад яг тий тэгж л бодлоо. Баярлалаа. Нээлттэй асуулт. Би нэг сэтгэл зүйч нараас яг хамаагүй асуулт тавихаар манайхан зэрэг хаалт таачдаг. Тэгээд яг ингэж нээлттэй хариулъя гэсэн хүн бараг анх удаагийнхан хаад болж байгаа юм. Тэгээд эхлээд бол мэрэгжлийн хадлаар асуувал төмөн мянган мэрэгжил байгаа шүү дээ. Тэ яагаад заавал сэтгэл зүй, яагаад заавал сэтгэл судлалын тэр дотор яагаад багшийн мэрэгжлийг сонгох болов гэдэг. За тэгээд энэ гайхалтай асуултыг асуух үед бол надад дотор нэг юм сонир мэдрэмж төрдөг. Би энэ хүсээгүй. Яг үндэ. Хүн чинь мэрэгжлийг хүсээ сонгодог шүү дээ. Би хүсээгүй ингээд урсаад ороод ирсэн байхгүй. Тэгээ ерөөхдөө багш гэх юм бол манайх багш удамтай. Манай багш, манай даав эгч нар багш те. Тэгээ ер нь ингээд манай өвөө бас айгу өндөр боловсралтай хүн байсан. Ингээд ер нь ийм нөгөө сэхэтэн гарл гэж ярьдаг шүү дээ. Тэр үеийнхээ л те. Тэгээ ерөөхдөө ийм багш удамтай хүмүүс байгаа. За тэгэл багаасаа нөгөө багш нарын ингээд дунд туссан чинь шууд дүүмүүдээ хичээл зааж тоглоод эхэлт юм билээ. Би ер нь тийж тоглолдог, айгу тийж тоглоод. Тэгээ дүүгээ математикийн гүнзгийг ингээд тэнцвүүлчихсэн байхгүй юу? Нийтгээр ингэдэн тэгэхээр би чинь багаасаа багшийн маневртэй байсан. Тэгэл дүүдээ ингээл манай дүү чинь 1.5 жилээр дүү байхгүй надаас бас сэтгэл судлаач чиний подкастт орох байх. Тийм тэгээд дүү маань болохоор ингээд нэг дүү учраас яг надаас нөгөө жилийн дараа сургуульд орж байгаа ч тийм тэнгууд би бүх юм заачдаг. Тэгээ манай дүү математикийн гүнзгийд амжилттай тэнцээд улсын математикийн олимпиадад энэ байр эзэлжсэн тийм мундаг байдаг байхгүй. Тэгээд ер нь багшлах гараа маань 1-р ангиас эхэлсэн гэж хэлэхэд болно. Тэгээд хүний тэр суур өгөгдөл гэдэг чинь амар гайхамшигтай юм байдیں۔ Тий би хүсээгүй гэхдээ ингээд юм заагаал. Тэгээ багш нар дээр айгүй хийм фокуслдог хүүхдээсэн. Багш нараас энэ гой гой чанаруудыг олж хаардаг. Багш нартайгаа нэг ойрхон хүүхдүүд идэв шүү дээ ингээд багшаа нүгүүгээ явааддаг. Би яг тийм хүүхдээсэн байхгүй. Тэгэл багш нараас ингэ сурч байгаа. Тийм манай анги удирдсан багшчээсээ намайг хэллээ шүү дээ. Манай ангийн багш үсгээд яг одоо ийм багш маань Оросод ингээд боловсрол эзэмшсэн. Аян гоё битээс. Тэгээд багшаасаа бас ингээд хараад орос хэлэнд дурлал тий ингээл багасаа орсол үтсэн. Тэгээ явж яснаа яг санхүүчээр сурах гэсэн юм орос руу. Тэгсэн чинь л би эдийн засгийн ингээд сонирхол яв математик сонирхоодсэн чинь тэнцээгүй. Тэгээд тэнцсэн дараа жилийн тэнцсэн нь нийгмийн ухаанаар тэнцээд тэгээ хууль одоо нийгмийн ухааны бүх төрлийн мэргэжлээс туртаагаа сонгоод нэгээр гарч ирээд тэгээд би сэтгэл судлалыг сонгосон бас миний багштай холбоотой.
одоо мобист би Орос англи багшийг сурчсан байхгүй. Тэгээд тэр үед манай одоо сэтгэл судлалын багш бол Оросын Леонтов гэдэг амар том эрдэмтэн байдаг. Тэрний шавьс гарш. Тийм мундаг юм битэрч мандажэлцдэг. Тэгээл би ваа энэ ямар гоё багш вэ гэд. Ер нь л багш шүтэж явж байгаад мэрэгчлээ ингээд нэг юм сонгоцсон сэтгэл зүйч болыг юусоо бодоагүй. Тэгээд яг тэр момент дээр яаман дээр утсан чинь за одоо аль нэг сонгодог байхгүй. Хүүхргээ сандраад уг нь бол хууль мэл сонгоч марч юм шиг тий юугаа бодвол одоо тухайн үед миний үед чинь мод нь хууль имж байлаа шүү дээ. Тэгээ модод авах гэжсэн гинт тэр багшигаа санаад би юу н яагаад Орос яваал ингээ гоё багшийн шамаа болоо тий их сургуулийн багш болчихлохгүй гэж гээд их сургуулийн багш болох юм хүслээс үүдээд сэтгэл судлалын сонгочж байгаа байхгүй. Тэгээд багшийн сургуульд айгүй дургуй сурдаг байсан. За одоо нөгөө түүр явах юм чинь одоо би тэтгэлэг авчих юм чинь гээд тэгсэн чинь эрхүүгийн багшийн сургуулийн урилга ирсэн заа надад. Би эрхүү явахыг ерөөс өсөхгүйсэн. Тэгээ хүсээгүй юм руугаа дандаа явсан байхгүй. Яг үндэ ийм мэрэгчлээ дагаад багш болохыг хүсээгүй, сэтгэл зүйч болохыг хүсээгүй, эрхүү явахыг хүсээгүй тий. Тэгээ тэтгэлэг авсан учраас чинь засгийн газрын тэтгэлэг авсан чинь тэгэл хүчээр явж байгаа байхгүй очиос. Тэгээ сургуультай очиод 3 жил би яг клиник готролд харсан шүү дээ. Яг сэтгэл готрлыг бол яг биеэрээ тэнд туулсан 19-с 21 наснд. Ингээ 3 жил клиник готролд байж байгаа тэнцээс босч ирсэн байхгүй. Багш нарынхаа бас тусламжтайгаар тий. Тэгээл хичээлээ таслаа л ингээ манай танай ингээ нэг хүүхдтэй шүү дээ. Хичээлээ таслал яваад байдаг. Тийм хүмүүс байдаг шүү дээ. Би яг тийм байсан байхгүй. Хичээлээ таслаад байгаа мөртлөө номын сан цугаал юм уушаал тэгээл би даалт малтай хийн заяа. Бас яг алга болчихгүй. Тэгээд ингээ ийм үлгэн салган сурж агаад 3 дахь курсээсээ ерөнхийдөө нэлээд сериозны сураад 3 дахь курсээс ч яг мэрэгжлийн хичээлд орчдөг байхгүй. Тэгээд нэлээд пашнтай сураад тэгээд багш нарыгаа бас ингээ хараад ер нь л багш тагцсан л хүн юм билээ. Одоо ингээ бодохоор одоо гоё багштай болгоо явчихдаг. Муухай багштай бол хутралд арчдаг ч юм уу тий. Манай нэг Антоми багш аим балер аштай багш байсан. Тэр намайг 250 хөөцсөн чинь би шууд дахиж хичээлд очих болсон байхгүй. Айгүй юм шартай юм шиг аам бас тий. Тэгэл ерөнхийдөө ийм замлаар яваад 14 онд сургуулаа төгсөж ирсэн. Нийт 7 жил сурсан. Монголд 2 жил оюутан. Дахиад Оросд ч 5 жил оюутан. Ингээ 7 жил оюутан болоод тэгээд 14 онд төгсөж ирээд одоо ингээл ажиллаад байж байгаа нь. Тийм. Тэгэл сэтгэл зүйч болсон, хүсэж мүсэж болсон гэхэд бол тэр айгүй хэцүү сонголт байгаа зү. Шууд нэг момент дээр одоо сонгох гээл те. Тэгэл зүгээр нэг багшигаа бодож ясан сонгоцсон ч ах шиг те. Тэг яг мөрөөдлөө биелүүлсэн л те. Сургуулаа төгсөж ирэл боловсролын сургууль өөрийнхөө сурж байсан сургуультай цагийн багш хийгээл тэгэл нэг төвд сэтгэл зүйч хийгээл хийсэн. Тэгэл яг л тэр багшигаа харж байхдаа мөрөөдөж исэн бодож исэн тийм л багш болсон. Тэгэл маш их юм сэтгэл ханамжтай. Хойлоо багштай нэг эмхтэлэг энерги гэл яриа гэсэн шүү дээ. Эмхтэлэг энерги юунд яагаад хэрэгтэй юм те? Бид нар тэгэл эмхтэй хүн байжлах чинь заавал энерги гэл орж ирэл хүмүүс энэ жоохон нэг шүүмжлэх байх хоёул гэж яриг магадгүй те. Тийм яасаа эмхтэлэг шүү дээ. Яг үнэ. Эмхтэлэг энерги байхгүй болохоор яг хүнд яг яагаад байгаа яагаад тэрийг заавал бүслээд байгаа гэж юу? Яг үнэ. Тэгэхээр ер нь аль нөгөө эмхтэлэг энерги гэдэг үг бол манай сэтгэл судлалын нэр томьёонд бол байхгүй шүү дээ. Эмхтэй архетип гэж байгаа тийм эмхтэлэг байдал гэж юм те тэр талаас эмхтэй хүүс талаас судлагдсан байгаа да. Тэгэхээр миний эмхтэлэг энерги гэж яг энерги гэдэг үг нь илүү тийм гой сонсогдоод би тавьчихсан. Тэрнээс яг эмхтэй архетипийг бүүстлэх хөтөлбөр шиг юм. Тэгэхээр дан нөгөө нэг гадаад үг болчоод бас л ингээл тий арай нөгөө нэг манай монголчууд энерги гэсэн юм ойлгодог учраас тэр утгаар нь тавьсан. Гэхдээ яг сүүлийн үед яг энэ одоо хатуу хаар цаан сэтгэл судлал гэхээсээ илүү юм өөртөө туслах сэтгэл судлалын бас нэг юм салбар байгаа шүү дээ. Тинчээ бол яг энэ нэрээрээ одоо орсоор женская энергия тий одоо юугаар л англиар бол feminine energy гэдгээр айгу олонний дунд тархаж байгаа учраас би тэр үгийг сонгоод авсан гэх юм уу. За тэгээд ер нь бол эмхтэй архетип буюу юнг гэдэг сэтгэл зүйчийн онол байдаг. За тэрэн дээр суурилсан ийм засал хөтөлбөр бий болгосон юм аа. Тэгээд 6 сарын хугацаанд сексологч бэлдэх курсэд сураад тэгээд тэнцээ эмэгтэй сэтгэл зүй, эрэгтэй сэтгэл зүй, хосуудын сэтгэл зүй одоо анатом илүү нөгөө одоо сэтгцэн эмч нараар заалгасан учраас яг ийм юу талдаа сурсан юм. Сексологиг яг ийм ангаах талдаа сурсан баггүй юу юм. Тэгээ ингээд сураад ингэсэн чинь хамгийн түрүүнд л эмэгтэй сэтгэл зүй, эмэгтэй одоо тий сексолог гэж хэлж байгаа юм л та. Тэгээ сураад ингэсэн чинь би тэнцэнээс юу гэж үзсэн. Эмэгтэй чинь ийм байт юм гэдгийг илүү нөгөө шинжлэх ухааны талаас нь судлаад тэгээ надад таалагдсан энийг яг яаж ингэж хүн болгонд хэрэгтэй зүйл болгох вэ? Тэ би ингээд хүн болгонд анатоми хичээл заагаа явахгүй тодорхой шүү дээ. Тэгээд
Одоо энэ туршлагыг ярихаар нэлээд юм хаар зэдвүүд рүү орох гэдэг юм. Зүгээр болно. Тийм. Гэхдээ би бас дотроо энийг хүмүүс мэдээсэй л гэж хүсэж байна. Одоо намайг юу ч хэмжлэх нь хамгаалах тий. Тэгээд би ямар ч гэсэн сэтгэл судлаач, сексологч гэдэг үүднээс энэ дээр ажиллаж байгаа учраас бас ярий. Эмэгтэй хүн бол одоо чи бит хоёр ч гэсэн тий гарын талаас эмэгтэй харагдаж байгаа. За мэдгүй одоо жин ихтэй, багтай, одоо хөрхэн сайхан стилийн үйлчлэгээ аваагүй гэдэг ингээд англиад үзэх юм бол мэдээж маш эмэгтэйлэг харагдаж байгаа хүнийг хүмүүс энэ эмэгтэйлэг юм байна гэж бодчихдог. Эсвэл юм айгуу гоё найланхаа хоолойтой на гэсэн юмыг яг эмэгтэй юм байна гэж ойлгочдаг. Гэтэл тэр чинь тийм биш. Дотроо юм одоо бүрдэл хэсгүүдтэй гэх юм уу. Тэгэхээр эмэгтэйлэг энергийг бүрдүүлж байгаа одоо онлын зүгээс те одоо сексологи болон сэтгэл зүйн зүгээс юу гэдэг юм гэхээр дотоод тайван байдал гэдэг ойлголт байдаг. Дотооддоо тайван байгаа хүн эмэгтэй хүн эмэгтэйлэг. Дахиад нэг зүйл нь юу вэ гэхээр зөөлөн чадвар гэж байгаа. Тэр зөөлөн чадвар нь зөвхөн тэр дотооддоо тайван байгаа үнээс л гарах боломжтой. Тайван бус байгаа хүн бол хатуу ширүүн байдаг тий. Тэгэхээр гаднаас нь мян гарахад ингээ гоё эмэгтэйлэг хумсургаа анцлсан нүрэ аманцлсан мөртлөө хатуу хүмүүс байгаа шүү дээ. Тэд нар чинь тэгээд бас эмэгтэйлэг нэр хангалтгүй гэж үзэгдэн гэсэн. За өшөө юу байгаа гэхээр ямиг хүлээж авах чадвар. Одоо ингээл чат хичээл ямар гоё эмэгтэй вэ гэхэд тэрэнд баярлалаа гэж хэлж чадах хэдэн эмэгтэй байгаа вэ? Яг штэ. Би бол одоо над руу ингээд хүмүүс чат өчтэй би жоохон ингээд рил мэл хийнгүүт те гоё адууны зурштай ахнаар бичдэг байхгүй над руу. Ямар хөөрхөн юм бэ? Өнөөдрийнх нь ажил үс амжилттай бүтэг гэд аюу сайхан хаваржиж байна. Яг Монгол хүний гоё мэдчилгээ штэ. Ингээд над руу бичдэг. Би баярлаа. Сайхан хаваржиж гин үгэд ингээд мэдээж тэр чинь хязгаар даваа цаадуулж янз бүрийн ярина штэ. Тэрэнд нь бол би ямар ч хариу өгдөггүй. Намайг ингээд хөөрхөн сайхан гэ магтаж байгаа бүх магтаалд би баярлалаа гэж хэлж байгаа. Тэгэхээр өөр дээр нь хөтөлбөрөөр туршаад бүүстлээд ингээд явцсан учраас одоо надад бол хангалттай эмэгтэйлэг нэрэг одоо энэ би 92 хэлтэй байгаа. 92 кг дээр үүссэн байхгүй. 107 кг дээр үүссэн. Тэгэхээр тэр эмэгтэй гадна талаасаа тарган байна, турхай, өвчтэй, золон дотор хамаагүй эмэгтэйлэг нэрэг байгаа бол чи дотооддоо 50 байд юм байна, зөөлхөн байд юм байна, тий? За тэгээд юмыг хүлээж авдаг юм байна. Магтаалыг тий. Сая ингээд сууж байгаа аюу сонирхолтой би бүр сая дүнс саяны жишээ гэрээ. Сая ресторанд хоол идэж суужсэн чинь инталт байсан нэг ах гэж байгаа байхгүй. Хүү охтуудаа илүү шүл захиалчлаа уучлаарай танд дүүж болох уу гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь миний хоёр сууж саамд суужсэн охтууд гэж байгаа байхгүй. Тэр хоёр гэж байгаа байхгүй. Өө яах гэж байгаа. Би бол универс надад өглөө гэл баярлаа гэж авчин. Тэр чинь эмгтээлэг энерги яг мэдээж нөгөө хоол санал болгосныг ав гэж байгаа юм шиг л те. Гэхдээ юмыг хүлээж авах чадвар. Чи магтаалыг, чи хоолыг, чи мэдгүй бусад зүйлийг хүлээж авч байгаа бол чи бас хүний сөрөг сэтгэл хөдлөлийг хүлээж авч чадна. Нөхөр чи ууртаа бухимдалтай байж болно шүү дээ. Тэр уурлах хэрэгтэй л байхгүй юу, тий? Тэрийг хүлээж авч чадна гэсэн үг. Тэр нь юу гэсэн үг гэхээр загнуулаад хүчрхийлүүлнэ гэсэн үг биш. Хань ажиллаж ууртаа бухимдалтай байвал чи тэрийг манай хүн ууртаа байгаа юм байна гэж хүлээж авч чаднаа гэсэн. Хүлээн авах чадвар гэдэг маань ерөөсөө тийм зүйлээс ахуулаад маш өргөн өрөөний ойлголттой байгаа гэсэн үг. За би баг энэ эмгтэй энийг нэг бүрд хэсгээр ярих юм бол өнөөдөр дуусахгүй болно. Тэгэхээр товчгоо хэлчихэ тий. За тэгээд өөрийнхөө үн цэнийг мэдрэх таашаал авах чадвар. Ер нь бол энэ 5-аас 6 бүрэлдэхүүнтэй, зарим онол дээр 9-10 бүрэлдэхүүнтэй гэдэг би бол айл болох юм ингэ цөөхөн их дуртай учраас ингээд 5 одоо зүйл бүрдүүлж ийна гэж хүлээж авч үзээд энэ 5 дээр нь буст хийж байгаа. Тэгэхээр үндсэндээ чи манай хөтөлбөрт ингэ хамрагдлаа гэхэд чиний хүлээж авах чадрыг чинь нэмнэ. Сексологи хөтөлбөр гэхэр л нөгөө таашаал секс гэж бодчихдог байх үгүй. Чиний таашаал авах чадварыг чинь ч нэмэн, хүлээж авах чадварыг чинь ч нэмэн, зөөлөн чадварыг чинь ч нэмэн тий. За тэр саний яриад байгаа юм биеийн мэдрэмжийг би яриаг үлдсэн. Хүлээ авах чадвар одоо тэр дотоод тайван байдал тий. Биеийн мэдрэх. Хүн чинь одоо энэ миний хөх гэж мэдж байгаа мөртлөө хөхөө хүлэн зөвшөөрдөг. Энэ муухай, энэ тийм, энэ ийм гэдэг. Тэгэхээр манай энэ ажилд юу орж байгаа гэхээр өөрийнх нь эд эрхтнүүдийг бүгдийг нь өөрөөр нь хүлээн зөвшөөрөлдөг. Өөрийнх нь эд эрхтэн дээр байгаа бүх ичгүүр, тэ онцгүй таагүй мэдрэмжүүд нь арилгаж өгдөг. Тэгээ эмэгтэй хүнийг юм чөлөөтэй байхад саад болоод байгаа тэр бүх мэдрэмжүүдийг одоо сэтгэл зүйч талаас нь бол ажиллаад өгчнө. Сексологч талаас нь бол бас яг ажиллаад өгчнө. За дээрэс нь стрип клубд 2 удаа л орно. Нийт 14 хоногийн хөтөлбөр байгаа. Эмэгтэйлэг энергийг бүүстэлдэг йог байгаа. Эмэгтэйлэг энерги бүүстэлдэг хай хийсийг хичээл багтцсан байна. Эмэгтэйлэг энерги дээр нь ажилдаг саунд хийлинг гэдэг дуу тайгны имчилгээ багтцсан байна. Тооны ухааны зөвлөгөө багтцсан байна. Ховсын имчилгээ багтцсан байна. Бүр ингээд маш олон мэргэжилтнүүдийг хамруулсан ийм цогц VIP хөтөлбөр байгаа гэсэн үг. За тэгээд цогц VIP хөтөлбөртөө ороод ирэхээр нь сар болгон уулзаж ийм хамтдаа байдаг эмэгтэйлэг энергийн клубд оруулаад ирчихэж байгаа. За тэгээ эмэгтэйлэг энерги түрүү аягүй гой асуусан.
юунд хэрэгтэй юм бэ? Тэгээ за бүүсэлчлээ болдгийм байна. Энэ зулаагийн яриад ойлгочлаа. Ямар ч зэн хэрэгтэй мэн гэж бодож байгаа хүмүүст тэр бүүсэлсэн энергээр ямар нэг зүйл хийх ёстой. Чи бүр шаал өөр бол 14 оны дараа. Өөрөө танихгүй чиний сэтгэл готрол чинь байхгүй. Яг сэтгэл готрол тал дээр нь бол би ажилчин гэсэн нэмэлт шаардлагатай бүх юм хийчдэг. Ингээд ирэхээр яг гэхээр нөгөө бүүстлэгдсэн эмбитэй энерги чинь маш их эрч хүчийг бий болгодог. За тэгээ тэр эрч хүчээрээ би одоо чи манай хөтөлбөрийн оролцогч болёо гэж санал тавих юм бол би асууна. Чи яг юунд хэрэглэх гэж байгаа гэж асууна. Яагаад гэвэл маш их эрч хүч байна. Тэрийг хэрэглэх газар байхгүй нь боддоо. Тэгэхээр чи гонхтой агаад дими бүсэлсэн баа. Тэгэхээр яах ёстой вэ гэхээр ямар нэггүй дасгал хийх гэж байгаа юм уу? Ажил карьерд ашиглах юм уу? Тэ? Ямар зүйл чамд хэрэгтэй. Яагаад гэвэл хараа бүр амар сонирхолтой. Ингээд юм бандгаар амар талхам дуртай юм хтэйсэн бохгүй манай үйлчлүүлэгч. Тэгээд энэ хөтөлбөрт оронгуудаа талхаа бүр итгэ хэлсэн. Зүгээр тэр хоол унд идэх дуршил мөрлж асар багсан. Зүгээр хэвэн бол 15 жил удаа асчаад шүү дээ. Ямар ч одоо хичээл зүтгэлгүйгээр хэм цаанаас тэгэхээр яг маш их эрч хэмжээний эрч хүч үүсэн тэрийг яаж үүсгэж байгаа юм бэ гэхээр сэтгэл зүйн асуудал гэмтэл травматай ажиллаж байна. Нөгөө талаасаа энэ хүлээн авах чадваруудын хүлээн авууруудын сайжруулж рецепторуудын гэх юм те сайжруулчихж байгаа байхгүй. Тэгэхээр чи торгоо ертөнцид аюу талархалтай болчихно. Хань ажилдээ талархалтай болчихно. Авж байгаа бүхэндээ сэтгэл ханамжтай байна. Одоо ингээл бид нар чи өглөөнөөс хойш ивентэд сая байж хаад орж ирж байна. Бид гурыг харалтай. Сая дөнгөж сая босоод гэрээсээ гарч ирсэн хүмүүс шиг байна. Оройн 10 цагт бид гурыг яг юм л. Тийм. Тэгэхээр юг харуулад байгаа юм гэхээр яг юм одоо энерги эрч хүчийг шууд нэмжээ гэсэн үг. За тэнийг яаж нэмээд байгаа юм бэ гэдэг илүү дэлгэрэнгүй ярьцгаар нөгөө хамаг хөтөлбөрийн хонооцыг ярих гадаа очиж тэ ингээ хаагаад ирчээ. Тэгээд бүх юм байхад хүн угаасаа готрдээ. Ямар нэг зүйл байхгүй хахад тэрний төлөө хичээдэг. Тэгээд дээрэс нь юу вэ гэхээр хүнд ямар нэгэн зориг байх хэрэгтэй. Бүх юм хангагдчихаар хүнд зориг байхгүй болчихдог байхгүй. Тэгэхээр яг ийм одоо нэг гутралд орсон хүмүүсийг л маш хурдан гарах хөтөлбөр нь эмгтэй энерги хөтөлбөрч эмгтэй бол тий. Яг эрэгтэй тал дээр нь хөгжүүлээд ч юм уу явах хүмүүс гарахлаа. Би бол яг эрэгтэй хүн дээр нэг хайхтар тулж ажилтдаг болохоор илүү нөө эмгтэй тал руу ажиллаж байгаа учраас энэ эмгтэйлэг энерги хөтөлбөрийг илүү одоо тэр сексологи дотроо сонгоод ингээд илүү нарийсаад явцсан гэсэн үг тий. Тэгээд маш их хэрч хүч үүснэ гэсэн үг. Ялангуяа хаврын уйлралд бол энэ чинь айгүй хэрэгтэй. Тэгээд нүдэн насаад ирд юм да. Яг ингээд хувь хүн рүү ингээд чиглээд асуухад энэ их заслуу за ийм юм хэрэгтэй юм байна. Тийм юм хэрэгтэй гэсэн. Энэ мэдээж яг онлоос гадна амьдралын туршлага дээр ингээд энэ ингээд хэрэгтэй юм байна гэдгийг та өөр төрөө ойлгож авсан байгаа шүү дээ. Хизэнээс ойлгож аваад магадгүй ингээд өөр төрөө хэрэгжүүлээд тий ингээд хэрэггүй магадгүй заслуулсан баг. Тий өө би энийг илүү өстой хэрэггүй орлоо гэд. Тий энэ ингээд өөртөө авсан. Өөртөө авсан. Үгүйсээ олцвол хамгийн ихний заслыг чинь тэгэл хичээл дээр хийж эхэлдэг шүү дээ. Угаасаа тийм манай сэтгэл судлалын чинь хичээл дээр заслын хичээл орон сэтгэл зүйн хичээл, сэтгэл зүйн зөвлөгөө гэдэг тусдаа, сэтгэл засал гэдэг тусдаа, дахиад урлагийн сэтгэл засал гэдэг тусдаа, хүүхэлдэйн засал гэдэг тусдаа, ховсын эмчилгээ. Яг Оросд сурсны гавьяан тэр ирсэн байхгүй юу? Монголд хизээж заагдахгүй хичээлүүдийг сурсан. Тэгээ Орос ч өөрөө сэтгэл судлалынхаа хөгжлөөр 15-аас 20 жил төрүүлж явж байгаа. Тийм учраас эхлээл багш нарынхаа засалд ороод уйлал муухай хүүхэлтэйг л уйлаад эхэлж байгаа шүү дээ. Тэгэл ерөнхийдөө ингээл надад ийм асуудал байгаа юм гэдгийг хичээл дээр оюутан байхасаа мэдээд за тийм Монголд ирээд Бата гэд манай сэтгцэн эмч байгаа. Манай багш дээр Бата эмч дээр хавсын эмчилгээнд анх орж эхлээд 19 настайгаас сэтгэл засал авсан. За нэг хэсэг аваад тэгээл болоод ингээл явдаг. Ер нь бол 19-тэй нэг аваад 24-тэй би чинь нөхрөөсөө салдаг байхгүй. Тэгээд тэр үе дээрээ салтынхаа үе дээр аваад тэгээл ингээл нэг юм сэтгэл зүйн бол юм богинохон дандаа авдаг гэсэн нэг 5-аас 10 болцолт нэг удаа авах та тий. Тэгээл болоо. Тухайн үеийн яг ингээд гараад ирсэн асуудлыг яаж байгаа даваал болоо. Суйрлого орохгүй байгаа байхгүй. Мөхцөл гэдэг хүн яагаад ийм хүн болсон бэ гэдэг рүү өрөөсөө орохгүй. Дээгүр ингээл засаал шийдэл тэр жилдээ шийдэгдэл болоо окей гэж явчихж байгаа. Тэгээ яг юу болсон бэ гэвэл 22 онд тий би хөх маань маш их өвдөөд олон удаа хаалгаанд ороод тэгээд энэ яг гомдолтой холбоотой гэж магадгүйгээд сэтгэл засал авч эхэлсэн. Эерэг сэтгэл заслын сургалтанд суугаад олон улсын албаны тэнцэнээс угаасаа багш дээрээ зөвлөгөө авч эхлээд тэгээд тэр зөвлөгөө заслыг 3 жил хагас үргэлжлэнэ гэж юу бодоагүй л те тухай үедээ. Тэгээ бас л өмнөх шигэ гяс ингээл дуусгачихна. Тэгээ ингээд зөвлөгөө аваад туссан зөвлөгөө болгон дээр би уйлжсэн байхгүй. Тэгээ тэр нь нандаа суур асуудал хүүхэд нас руу орчихсон. Би өөрөө хүнд тийм сэтгэл зүйн хийдэг хүн байж байгаа шүү дээ. Өөрөө л өөрөөс өнгөө өгөөгүй.
Ингээд 22 он гэдэг чинь тий баг ингээд хэдэн жил сэтгэлзлийг авцсан. Тэгээд өөрийнхөө асуудал дээр нэмээд хүний асуудал сонсоод тодорхой хэмжээнд тий ингээд ачаалал авч байгаа шүү дээ бид нар чинь тий. Ингээ явж исэн бол 22 оноос эхлээд өөрийгөө суллах тал руу илүү анхаарад урт хугацааны сэтгэлзэл хамрагдаад 90 сэтгэлзлээр эхэлсэн. Тэгэл дунд нь хавс имчилгээ аваад янз янзын ингээл 2 3 хүн дээр яг Монгол бүгд тань штэ одоо би сэтгэл зүйчдэр очих бол бүгд танд хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол бас надад бол айгүй юм хязгаарлагдмал болчихж байгаа. Тий одоо ялган сэтгэл зүйч хүмүүс төр. Тэгээ яасан гэхээр нөө Орсын багш маш гээл Орс руу ер нь жоохон зүлгээ аваад. Тэгж явсаар байгаад 3 жил хагас үргэлжлээд сая 25 онд дууссан. Тэгээд маш урт хугацааны би ойролцоогоор 24 сая төгрөг өрсөн байлээ. Сэтгэл засалтай. Тэгээ ингээ маш урт хугацааны сэтгэл засал авч дуусаад сая 12 сард Санкт Петербургт бид нар сургалтанд очиод суухад ямар сэтгэл заслаад ямар үр дүн гарсан гэдгээ хэмжиж мэдсэн гэх юм уу. Тийм тэгээд бас аюул мундаг багшин шав болсон. Тэгээд тэр процесс мадас одоо үргэлжлэн явж байгаа. Тэгээд ерөн суурьтайгаа ажилласан хүн гэдэг чинь 3 жилийн сэтгэл зүйн гэдэг чинь урт хугацааны байхгүй. Тэгээд энтэй ажиллана гэдэг чинь хүн болгоны давдаг даваа биш, чаддгийм байх, болдгийм байх. За тэгэл би чинь 2-5 жилийн сэтгэл зүйн хийж байгаа шүү дээ. Наад дээр одоо 4 жил явж байгаа юм байна. Тийм. Тэгэл маш сайхан болж шүү дээ. Та сая салалт гэд зөрөгтэй хилцэн болохоор нэг хөндлөлгүй санагдвал та нэг хариулахгүй ч гэж болно. Энийг яг хүмүүс хоёр янзаар хариулдаг байхгүй. Зарим тийм гэж, зарим нүгүү гэж тийм. Хэрвээ та тэр заслыг 24 наснаас өмнө авцсан бол тэнцээ салалт үүсэх байсан байна уу? Тэгээд магадгүй тэгээд бид нар болохоор ингээд салж байгаа юм чи мэдээж ингээд нэг хохирчл төртөө салдаг шүү дээ. Нөхөр буруу байсан болохоор тэр чинь 24 наснд тийм нөхрийн л буруу нөхөр л гэж тэгж байгаа шүү дээ. Тэгээд салдаг. А гэтэл бид нар ингээд жоохон нас яваад юм уу тэр магадгүй заслах ингээд яваад ирэхээр гээ надад ч гэсэн бас юм байсан биш үү гэдгээ танд тийм бүлээн зөвшөөрөл ирж байсан уу? Ер нь бол би тийм гэж боддог. Яагаад гэвэл угаасаа сэтгэл засал авцсан хүн бол шал өөр гэдэг байхгүй. Өөр гэдэг. Тэр 24 насны салт бол нэг жил л битээр хамт амьдэрсэн. Айгу олон жил үргэлжсэн. Тийм хайр мандсан гэх юм уу те. Тэгээд олон жил үргэлжчээд нэг гэрт амьдэрсэн чинь ингээд ерөөсөө миний бодож исэн хүн байгаагүй. Тэгээд их чинь ингээ 20 эдтэй бас би чинь жоохон биш те. Нөгөө хүн бол яг надаас нах 29-тэй одоо бас л жоохон л байсан баг. Энэ бодлоор тийм хоёр жоохон л. Тэгээд тий тухайн үед бол ингээд сэтгэл зүйчлэгээ аваад магадгүй хосын зөвлөгөө тий тэр үед айгу дэлгэрсэн байсан бол тий ингээд одоо юу гэнэ тий ер нь бол гэр бүлүүдийг аварж үлдэх шанс боломж бол үргэлжлэл байдаг. Яг юм айхтар бие махбодын хүчирхийл сэтгэл санааны хүчирхийл байхгүй шүү дээ. Сэтгэл зүйч нэрөөсөө нэг л зүйл дээр салтан дээр заа гэж хэлэх хэрэгтэй байдаг. Тэр бол хүчирхийл. Тийм хүчирхийл бол байгаагүй. Гэхдээ асуудал байсан уу байсан. Тэр асуудал нь засрахгүй байсан. Нэгэн жил амьдрахад тэр асуудал цаашид засрахгүй мэн гэдэг дүгнэлт хийсэн учраас би салсан. Тэрнээс одоо гэр бүл зохиохдоо саландаа гэж зохиодог хүн нэгч байхгүй. Би бүр маш олон жил амьдрна гэж ботцсон. Тэг хүүхдийг гаргаж өгч байгаа шүү дээ. Тэгэхээр хүн чинь ингээл айгүй олон жил амьдрна насны хандл гэж бодож сууж шүү дээ. Тэгээд нэг жил амьдраад яг тэр хүний одоо муу зуршил гэх юм уу тийм зүйлсэн. Тэгээд би бол яг олон жилийн ийм асуудалтай тэмцэж амьдарч чадахгүй. Дээрээс нь тэр хүн өөрийнхөө тэр асуудлыг бас яг хүлээн зөвшөөрөх тал дээр жоохон юугүй бэлтгэлгүйсэн учраас би ер нь салт хийсэн зөв юм байна гэж бол. Харин битээ сэтгэл славд ч юм уу тэр хүн хүсээд те би хүсээд ингэ явсан бол бас болох байсан гэж би боддог. Би багш дээр бас уучлалын засал дээр явж исэн уучлалын заслын зах цугаас нь нэг үзэжсэн хүний хувьд хэлэхэд одоо ингээд яг ганц би ээжүүд те ганц би аауд нийгэмд бас их л байгаа дээ шүү дээ. Би ч гэсэн өнөөдөр дүрсгэл бол ганц би ээж л болно шүү дээ. Энэ бол аюу амархан асуудал байхгүй. Тэгэхээр ингээд багшаас ингээд асуухад хүнийг уучлахын те давуу тал нь юу гэдэг вэ? Хүнийг уучлахаар дотооддоо бид амар амгалан үүсэн шүү дээ те. Та хүнийг уучлахын тухайд ярьж өгвөл. Тийм би ерөөсө багш болсон цагаас ахуулаад нууцлалын дасгалыг бараг бүх айл болохоор жоо бүх хичээл дээр л хийх хичээдэг байхгүй. Тэгээд манай монголчууд болохоор яадаг вэхээр гомдлоо дандаа даардаг. Яг л багаас нь бити гомд, бити уйл, бити уурал гэдэг ингээд сүрхшүүлэлийг тий хаагаас сурчдаг учраас би хүнд гомдож болохгүй гэдгийг аягүй сайн мэддэг. Тэр чинь бас том давуу тал шүү дээ. Уучлах хэрэгтэй гэдгийг аягүй сайн мэддэг. Гэхдээ уужилж байгаа нэрийдлэр зүгээр сэтгэл дотроо юу ч болоогүй юм шиг ингээ өнгөрчий гэдэгчдэг байхгүй. Тэр болохоор уучлал бол биш.
Уучлал гэдэг чинь яг юм процесс явдаг байхгүй сэтгэл зүйнийхээ хувьд тий. Процесс яг юунаас ингээд болсон. Тэр үед тэр хүн нь ямар адилтайсэн намайг гомдоосон. Би ямар адилтайсэн. Тэгээд энэний бүгдийг яриулаад ингээд тий нилээ юм болж иж уучлална. Уучлалсан гэдэг нь бүр сүүлийнх нь стейж, сүүлийнх нь одоо шат гэх юм уу тий. Тэгэхээр уучлална гэхээр манайхан шууд сүүлийн шатанд ичдэг байхгүй. За одоо чи надад нэг онцгой мэдлээ тий. Би тэгвэл за мөх зүйлийг уучлчөө. Би уучлах хэвээр гэлтэй ичдэг. Тэнгүүд тэр биш. Юу вэ гэхээр надад яг юу тохиолдсон гэдгийг бодох хэрэгтэй. Ботхоор л нулимс гарах гал ботхоор сэтгэл өвдөх гээд байгаа байхгүй. Тийм болохоор манайхан бодохгүй шүү дээ. Тэгээд тэр чинь манайхан уйлж болохгүй, уйлж юм эсвэл дараа гэж ойлгоод байдаг байхгүй. Тэгэхээр энийг яг мэрэгжлийн аюулгүй орчинд мэрэгжлийн сэтгэл зүйчтэй хийх нь хамгийн найдвартай. Тэгэхээр уучлал гэдэг чинь эхлээд яг юу болоод байсан бэ гэдгийг ойлгох. Би одоо таны ангитай санаадах юм, хиний ангитаа сандгүй. Танаа өмнөх ангитай юм байна. Намайг гомдоос эрэхтэй хүнийг би ингээ яриад бүр ингээ хасгартал байсан бохоггүй чинь маш амар гайхаж байгаа шүү дээ. Би бүлийн цэл тойроо ээжсэн чинь тий. Тэгэл амар хасгартал байсан чинь гайхаад. Тэгсэн чинь саяхан би гомдол гэдэг тоглоом орсоос авчирсан айгуу гоё ингээ уучлуулдаг. Тэгсэн чинь тэр тоглоом тоглож тэрийг бүр яриад басан гэлвэл тий. Пэ ч одоо би баг 4 жил өмнө яриад уйлцсан болцсон гэж бодсон чи дахиад байсан юм уу гэж тий. Тэгэхээр чинь тий. Гомцсон сэтгэл гэдэг чинь хүлээлт тахгүй. Би одоо нөхрийгөө яг юу гэж хүлээ гэдсэн. Намайг тийг ингэн зда ингэх бах тийх бах тэр хүн амлаагүй хэлээгүй ч гэсэндээ надад хүлээлт гэж юм байгаа даахгүй тий. Тэр хүлээлтэнд бодит хүн маань хүрээг байхгүй. Тэнгүү тэр хоёрын зөрүүн дээр би яаж байгаа гомдож байгаа. Тэгэхээр зөвхөн хүний нийгэмд байдаг юм мэдрэмж байхгүй гомдол гэдэг чинь. Тэгэхээр уучлал гэдэг чинь нөгөө хүн ойлгох тий өөрийгөө бас ойлгох хэрэгтэй. Би бол ингэж гомдсон нь үнэн зөв. А нөгөө хүн бас намайг ингэ гомдоосон нь заавал энэ шалтгаантай байдаг айгуу сонио. Тэр хүн ямар ч муу юм байсан шүү дээ. Шалтгаан заавал байдаг. За би өөрийгөө ойлгочлоо тэр нөхцөл байдалд өөрийгөө ойлгох нөгөө хүнээ ойлгочлоо. Тэр намайг яагаад гомдоосон би ямар хүлээлттэй байгаад гомдсон ойлгочлоо тий. За одоо тэр хүний надад очиулсан тэр сэтгэлийн өвдөлт байгаа шүү дээ. Одоо миний хүлээлт тий. Тэрийгээ би тавихгүй гэж шийдэх. Тий тэр хүн заавал тэр хүлээлтийг биелүүлэх албагүй байсан гэж зөвшөөрөх. Тэгээд амаараа хэлэх. Би энэ хүнийг уучлж байна гэж. Тэгээ надад тэр процесс нь дутаагцсан бэл. Гаргаагүй болгож гаргаагүй. Тэгээ уучлж чинь гэж хэлээгүй. Тэгэхээр чи ингээд мэдрэмжээ л яриадсан гэсэн. Тэр мэдрэмжээ ярих нь чухал ч гэсэндээ үлцгийг уучлах чухал байгаа байхгүй. Тэгээ үлцгийг ингээд караокений хажуугаар өнгөрөх болгондоо тий магадгүй одоо үлцгийг намайг сонсож байгаа гэж бодож намайг амьдралдаа гомдоос хамгийн том гомдол байна тэрсэн байхгүй. Тэгээ үлцгийн караокений хажуугаар өнгөрөх болгондоо би ингээд сэтгэл маань өвддөг гэсэн байхгүй. Тий одоо тэр хавраард яваагүй л та тий. Магадгүй уучлалээс гэж шалгаж болох юм тий. Тэгэхээр тий гомдол гэдэг чинь тийм айхтар байхгүй юу. Тэгэхээр яг миний хүлээлт тэр хүний бодит байдал тэр зүрүүн дээр би гомдсон. А тэр хүнийг уучлаа гэдэг чинь хин ухаантай уучлалтай гэж манай Монгол ардын үг байдаг те. Тэгэхээр энэ үнэн байхгүй юу. Манай Монголын бүх тэр одоо зөөрөг те сургаал өгнүүд ямар сэтгэл судлалын онолоодтай яг таардаг гэж. Тэгээд хин ууж сэтгэлтэй нь уучлалтай. Тэгээ уучлална. Би үлцийг уучлж байна. Ингээл үлцээд би гомдох болж байгаа. Зүйлийг тас зууж байгаа шүү дээ. Тэгээ нэг 100 хүмүүс эдэж тэр чинь ингээд зан чанар болоод тогтцсон гэсэн уучлахгүйсаар байгаа. Тийм байна да. Тэгэхээр уучлахын тулд процесс явах хэрэгтэй. Сайн ярих хэрэгтэй. Ярьчаад тэгээ тэр хүнийг манайхан айгу бичиж тэр бас зөв шүү дээ. Тэгээд хамгийн гол нь би тэр хүнийг уучлж гинэ, өршөөж гинэ, тайван явуулж гинэ, тий. Би чи хорт авчтай ажилтдаг бас. Тэгэнгүүт дандаа л гомдол өгдөг суурин дээр. Тэгэхээр дандаа гомдлыг гаргадаг ажилладаг байхгүй. Тийм байна да. Тий уучлахын давуу тал их байгаа шүү гэд одоо хэн нэгэнд гомдцсон тий дээж давд гомдцсон хүмүүст хэлмээр байна. Таасаа ингээд зухс яриад ч орж ирэл гэдэг. Таны ховсын эмчилгээг бол яг амталж үзээгүй. Ховсын эмчилгээ гэж ярьж байна. Ховсын эмчилгээний талаар ярил. Тий ховсын эмчилгээ бол яг хипнотерапи гэдэг яг ховс эмчилгээ гэдэг явахаараа одоо терапи гэдэг үг ороод ирэхээр л ер нь сэтгэл засал тал руу орж ирж байгаа учраас хин энийг хийх вэ гэж манай хаач ингэж хэлдэг байхгүй тий. Тэгэхээр миний хувьд гэх юм бол 2021 онд ховсын техникүүдийг сэтгэл зүйн зөвлөгөөнд ашиглах эрхээ аваад сургалтандаа суугаад ингэ яваад тэрнээс хойш одоо би ховс идэх хүн гэд хүмүүст хэлээ явж байгаа. Тэгээд ховсын сэтгэл зүйн бол тий ерөнхийдөө бол ятгалаг хийдэг. Ятгалаг хийх замаар хагас унтаа байдалтай унтаа сэрүүний завсар хүний одоо даал тухамсарлуу
ятгалах хийх байдлаар нойр сайжруулах, түгшүүр бууруулах тий энэ төрлийн одоо олон төрлийн үр дүнгийн араас хийдэг юм сэтгэл зүйн байгаа. 1983 онд дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ бол одоо сэтгэл зүйн нэг хэлбэр юм аа гэдэг бол хүлээн зөвшөөрсөн. Тэгээ манайхан бол юм magical бодоод юм ид шидтэй нэг тий сони юм их гэдэг гэж боддог. Тэгэхээр бас энэхүү подкастыг сонирхож байгаа хүмүүсээ бол манаа дээр ирээд тий ховсод орж үзэж болно шүү. Би энэ жил 3 удаагийн сургалтад явуулсан. 10 гаруй шавтай би чи их цөөхөн сургалтад явуулдаг. Тэгээд 2 нь манай дээр яг одоо байршаад ховс хийж байгаа. Та нар ороод үзье гэвэл би бараг үн төлбөрөөр оруулж үзчих болчих тий үнэхээр сонирхож байгаа юмсээ л. Тэгээд ховс маань бол ятгалаг одоо хоолны дуршил бууруулах ч юм уу, өвдөлт намдаах ч юм уу тий тийм зорилгоудаар янз бүрийн эмчилгээний зорилгоудаар хийгдэн. Тухайн хүнд байгаа өвчин завирыг бууруулах зорилгоор. Анх үүссэн шалтгаан нь бол өвдөлт намжаах зорилгоор Парис одоо Францд үүссэн байгаа шүү дээ. Тэгээд ерөнхийдөө ховс эмчилгээ гэдэг маань одоо нэг ховсын эмчилгээ 10 энгийн уулзалтад тэмцдэг байхгүй. Тэгээ бодоо үзэхээр л нөгөө цаад далд ухамсарлал unconscious гэж ярьдаг тийм. Цаад далд ухамсарлал нөлөөлж байгаа учраас хүчтэй. Гэхдээ ховсыг хийж байгаа маань ёс зүйтэй. Яг зөв номдоор одоо дараалахад агуу хийх хэрэгтэй. Тэгэхээр нойр хөдөлт бол аюулсан. Ерөөсө шүний бүтнээр авцсан юм шиг болчихдог шүү дээ. Нойр муутай хам бол ингээл ховсонд орчдөг. За өшөө тэр хоолны дуршил бууруулах, өвдөлт намдаах, төрхийн өвдөлт намдаах. Тэгэл түгшүүр дээр бол аюул мундаг ажилдаг. Тийм тэгээд яг энэ ховсын эмчилгээг бас дахиад нэг өөр зорилгоор хийж болдог. Регресс ховс гэдэг хүүхэд насны шарах гэмтлийг засах зорилгооноос хийж болдог. Ухрааж хийдэг ховс гэдэг. За тэгээд эргэсний ховс гэдэг бас яг нэг айхтар тийм хүнд хэцүү биш. Айгу энгийн ховс байдаг. Ингээд олон төрлийн ховсууд байна. Тэгээд яг манайх бол яг эмчилгээний чиглэлээр ингээд хийгээл сэтгэл зүйн асуудлыг шийдэх зорилгоор хийгээл явж байгаа. Тэгэхээр энэхүү подкастыг сонсож байгаа сонсогч нартай бас тий яг энэ 3-4 сарын турш та нар төлбөргөө орж үзэх хүсвэл манай Real Therapy гэдэг төвийн пэйж руу одоо манай зулаа оруулчих бах тий ингээд линк мэгтингүү тийшээ бичээд бас холбогдороо миний бэлдсэн 2 шав одоо байнга хийж байгаа. Тийм тэгээд бас зулаа маань ч гэсэн манай дээр дараад үзэхгүй юу? Тийм. За ингээд подкаст үзсэн хүн бол амар том толтой болсон шүү дээ. Энэ хэлэхгүй яг үзсэн хүмүүс л олж хараг. Тийм хитнөөдөнд нь оруулах уу гэдэг. Тийм яг яах вэ гэдэг. Сая би нэг ингэж байгаа юм багш. Ангийнх нэгээр яг мэддэг сэтгэл зүйчтэй л яг эхлээд оруулж байна. За энэ хүнээс нэг сэдвийг асуул мэдэндээ гэж жоохон гадарлаж байгаа болохоор тийм. Үнийг мэдэхгүй сэдвийг судлаагүй сэдвийн хүнээс асуухаар бас жоохон учир дутагдaltaй. Тэгээд тэрэн дотор ингээд хүмүүс ер нь явж байгаа л нөгөө өөрийгөө хайрлах, өөрийгөө хүлээн зөвшөөрөх, нөгөө утга учирын эрэлгээл. Ийм л юм руу ер нь гэл нөгөө бүх сэдв маань хөрвүүлэг тийш орчод байгаа. Тэгэхээр ингээ багшийн хувьд нөгөө амьдралынхаа утга учирын эрхлийг одоо хайч эхэлсэн үү, хайгаад олсон уу, магадгүй одоо хайгаад явж гин үү гэж асуумаар санагдлаа. Олон юм сураад яваад байгаа болохоор яг үнэн тий. Ер нь аль тэгээд яг тий айгу гоё чухал асуулт байна. Ер нь л энэ жил болсон. Өмнөх жилүүд бол яг бэлтгэл байсан. Сэтгэл зүйн авсан жилүүдэд бол өөрийгөө илүү сайн ойлгосон гэх юм уу. Тэгээд өмнө нь бол ингээд өөрийгөө сонсохгүй айгүй их зориг тавьдаг гэж. Одоо тийм ингээд гэл те. Яг бүцүүлж өсөж ийн гэж нэг асуудаг гэж. Одоо хүний амьдралыг би тийх ёстой. Би тийм байртай болох ёстой, тийм машинтай болох ёстой, тийм офстой болох ёстой гэл ингээл шууд л энэ автоматар бодлоороо тавиад байснаас ш тэр филийн буюу мэдрэмжээс өөрөөсөө асуухгүй шийдвэр гаргадаг гэж. За урт хугацааны сэтгэлзэл яваад ирэхээр яаж аахэр өөрөөсөө асуудаг болж өөртөө коннектэд өөртөө холбогдсон учраас юу хүсэж байгаагаа маш сайн мэддэг болсон. За тэгээд энэ жил юу гэж бодсон гэхээр яг айгуу чухал мэрэгжил дээрч тэр хувийн амьдрал дээр ч айгуу чухал шийдвэрүүдийг гаргасан. Тэгээд ямар шийдвэр гарсан бэ гэхээр яг юм тий сексолог, сэтгэл зүйн хавсарсан энэ хөтөлбөр дээр ер нь би байх юм байна. Энийг дагсан бизнесүүд цаашаа хийх юм байна. Эмэгтэй хүмүүс рүү л хандаж явах юм байна гэд яг одоо 12 жилийн дараа өөрийнхөө чиглэлийг нарийн олоод байна шүү дээ. Тэгээд би бас яг энийг хийж сурсан байна. Энийг бол хийж чадахгүй юм байна гэд ингээд нөгөө англиад тий. Тэгээд яг өөрийгөө ингээд олцсон их сайхан жил байна. Сэтгэл зүйн маань л одоо ач гэж байгаа юм тийм. Тэгэхээр яг л одоо нэмэгтэйлэг нэрэг сэтгэл засал сексолог авсарсан хөтөлбөрөө хийгээд тэгээ би чи угаасаа нэг юм үйлчлүүлэгчийн юм нэг урсгалтай хүн баггүй. Аутоиммуны өвчин, бамбай, чихрийн шижин, хавдар. За хавдар нь бол илүү их. Одоо манай үйлчлүүлэгч өөрийгөө зарлцсан учраас би бас энэ дэр хэлж байгаа. Манай инжи ган инж гээд сэтгэл засалд явсан эмэгтэй мань байгаа маш гоё үр дүн гарсан. Тэгээд яг энэ хавдар дагсан
үйлчлэгээ бол над дээр байнга байх юм байна. Би энэ хүмүүстэй тусалсаар л ах юм байна. Харин их тусалж чадахгүй бол тий шавнар бэлтэх юм байна ч гэдэг юм тал руу. Тэгээ ерөөхдөө сэтгэл заслаа нэг яг цэвэр сэтгэл заслаа. Өөрийнхөө ажлын үндсэн ажлын 50% хийгээд үлдсэн одоо 50% нь эмгтэй энерги бизнес бусад юмнуудаа хийх юм байна. Яг хувь хүний хувьд бол ажил мэргэжлийн юм дээр бол замнал дээр бол яг өөрөө шууд болж харсан. Би яг энэ юм байна гэдэг. Ямар гоё. Өстой гоё. Зарлсан гэдгснээс одоо ингээд эмгтээлэг энерги гэхээр би бодож байсан. Одоо бид нар чи 20-с 60 наснд 20 настай хүүхдэртэл дааврын асуудал хэрэгтэй байгаа байхгүй юу? Яг үнэ. Тэ. Энэ засал ч юм уу энэ эмчилгээнд ингээд явахаар дааврын зохицуулгууд айгу аятайхан болох юм шиг санагдаад байгаа юм сонсохоор. Яг үнэ. Манай оншилгооны 8 дугаар хэсэг дээр дааврын зохицуулга гэдэг асуумж байдаг. Тийм. Бамбаа бусад юмдаг асуусан эмэгтэй одоо сарын тэмдгийн өөрчлөлттэй тэдрийг асуусан асуумжуудтай. Нийт манай оншилгоо бол 8 одоо юм том хэсгээс бүрдэж байгаа гэх юм уу. Тэгээ тэрэн дотор бол яг дааврын өөрчлөлтийг яг бүр онцолж байгаа. Тэгээд энэ дааврын өөрчлөлтөн дээр үр дүн гаргах гэж би ч өөрөө дотоод шүүрлийн эмнэлэгтэй хамтарч ажилладаг. Тэгээд тэр эмнэлгийн үйлчлүүлэгч нар над дээр маш их ирдэг. Аутоиммуны өвчин яриад байгаа тэр хэсэг үү. Тэгээд бамбай, дааврын, хашимото гэл одоо маш гоё оншууд байгаа шүү дээ. Тэр оншуудтай чинь ер нь багийн сэтгэл зүйч ажиллаж чадахгүй. Тэгээ энэ дээр бас би яг туршлага хөрөнгөлүүлсэн учраас яг илүү хүчтэй хөтөлбөр хэрэгтэйсэн байхгүй. Маш хурдан хугацааны. Тэгээ яг энэ феминин гэхдээ яг энэ эмгтээлэг энерги хөтөлбөрийг би хинт санал болгож байгаа гэхээр миний 20-40 цагийн сэтгэл засал явсны дараа хүмүүст өгöd байгаа байхгүй. Ямар сэтгэл засал аваагүй шууд энэ рүү орж ирэх боломжгүй юм гэж хараад байгаа. Тэгэхээр 20-40 цагийн сэтгэл засалтай хамрагдчаад дараа нь орж 65-80 цагийн сэтгэл засал хамрах зүйлсүүлж орж иж байгаа. Илүү гоё орж иж байгаа байхгүй. Тэгэхээр сэтгэл засал хэсэг явж агаад феминин руу орж ирвэл яг гоё таардаг. Тэгэхээр дааврыг бол тэр 20 цагийн сэтгэл засал дотор бас л яг суураар нь ерөөсөө л дааврын өөрчлөлт гэдэг чинь дор хаяж 10-аас дээш жилийн сэтгэл зүйн асуудал байдаг. Яг тэгдэг. Тийм урт хугацааны. Тэгэхээр тэр даавар гажтал нөлөөлсөн стресс факторууд гэсэн үг шүү дээ. Тэгэхээр стрессийн хүчин зүйлсүүд гэсэн үг. Тэгэхээр тэр чинь дандаа хүүхд насны асуудал байдаг гэсэн үг. Тийм. Ялангуяа айлын томд. Тийм шүү дээ. Айлын томд гэсэн айгүй хайрлах хэрэгтэй. Тэгэхгүй бол яг юм дааврын асуудалтай болж байгаа юм шиг дандаа айлын томууд байдаг. Би ч одоо ангаах гэсэн утгаараа яг го тореттой хүмүүс цэвэрчгээд орж ирээд хайр хэцүү юм ингээд манай эмгтээчтэй юм чи найсар тэгээд байгаа. Тийм үү гэж одоо гэдэг тийм байх уу гэж бодохоор тийм. Сүүлийн асуултыг багштай нээлттэй үлдээх гэдэг юм л да. Энэ их мэдлэгээ тэгээд ирсэн хүнээс магадгүй үлдээгээд хүмүүст яриа зөвлөд өгчмөө сэдв. Одоо шавны дутаа асуусан баг. Тэгэхээр танд сүүлийн асуултыг нээлттэй үлдээж байна. Окей, баярлалаа. Тэгээ ер нь бол би хүмүүст хэлдэг ганц л юм гол санаа байдаг. Ер нь миний 20 цагийн сэтгэл заслын эхний 10 цагт нь тэр явагддаг гэсэн үг тий. Суур гэсэн үг шүү дээ. Тэр бол хүн өөрийнхөө сэтгэл хөдлөл мэдрэмжээ ялгаж таньж сураад тэр сэтгэл хөдлөлийнхөө хэрэгцээг хангаж сурах. Өөрөө өөрийнхөө хэрэгцээг хангаж сурах. За бүр маш энгийн юм шууд заагаад өгч гэж бодож байна тий. Би энийх олон онл ном ярихгүйгээр юу вэ гэхээр хүн өөрийнхөө сэтгэл хөдлөлийг яаж мэдэж болт юм бэ? Яаж өөрийгөө таних юм бэ? Яаж өөртөө connection тогтоож өөрийгөө хайрлах гэдэг чинь бүр ингээд 100 дахь асуудал байхгүй. Тэрний өмнө яг би ер нь яагаад аа гэдгийг таньж мэдэх нь ихний асуудал. Тэгэхээр чи яг ямар үед уралдгийг? Ямар үед чи хомддгийг? Тэ сүрэг сэтгэл хөдлөлүүдээ бүгдийг нь хажиглчих 7 хоног. Нэгээр нь. Ингээр уур хурд юм. Манайх яадгүй шууд би уурлах ёсгүй, би уурлахгүй дээр уурлчлаа гэл ингээл өөрийгөө ингэждэг байхгүй. Би над руу ингэж харахад дургуун байна. Ингээр би бухимддсан байна. Надад би ингэ байжсэн чинь ингээр би юм ингээ гомдоод идэм байна. Ингээр би үнэхээр бүр хүнийг үзээ яддаг юм байна ч гэдэм юм те. Тэр сүрэг сэтгэл хөдлөлүүд рүүгээ манайхаа айхгүйгээр нэвтэрмээр байгаа, ажигламаар. Эхний 10 цагийн сэтгэл засал 17 хоног тэр хүнийг ажиглуулж байгаа байхгүй өөрөө. Тэр хүн яг одоо юу гэж бодоод байгаа, юу гэж ойлгоод байгаа гэдэг тэр ойлголтуудаар нь ажиллаж байгаа байхгүй. Тэгэхээр өөртөө ажиллах бүрэн боломжтой гэсэн үг. Одоо би дүүтэйг нийлээд подкаст хийж байгаа. Ихчдөө хоёр сэтгэл зүйчилж байдаг шүү дээ гэсэн тий. Гоё шүү дээ. Тэгээд дүүтэйг нийлээд зүгээр юм подкаст хийчих. Тэгээд тэрэн дээрээ илүү бас явна. Тэгээд одоо энэ манай зулагийн подкастын бас ингээ гоё боловсрал алгаа тий. Тэгээд өөрөө зүгээр ажиглчих. Тайвнаар. Манай сэтгэл зүйчнэр бол энийг аягүй сайн хийж явдаг байхгүй. Манай шавнар ингээл аймаг би тэгсэн чинь дийдэм бил өөртөө танилцчих. Цаасан дээр биччих. Намайг уурлуулдаг 50 зүйлийг биччих. Чи уурлах эрхтэй байхгүй юу? Чи уурлж болно, чи хомдож болно заяа, чи гутарч болно. Чам бүх сэтгэл хөдлөл чинь
эрхэн байгаа. Байгаль дээр нөгөө байгалийн зүгийн бал гэдэг шиг бид нар чинь эерэг болон сөрөг сэтгэл хөдлөлтөй амьдрах хэрэгтэй. Тэгтэл манай монголчуудад энэ сөрөг сэтгэл хөдлөлөө дараад битээ уйл битээ гом битээ ин гэхээр эерэг сэтгэл хөдлөлөө мэдрэх чадвар нь дахиад буураа авчдаг. Яг энийгээ дагаа буурдаг байхгүй юу? Тэгснээ өөрөөсөө эерэг байхыг шаарддаг. Яагаад энэ сөрөг агаад байна тий? Тэгвэл сөрөг сэтгэл хөдлөлөө таньж мэдснээрээ чи эерэг сэтгэл хөдлөл чинь дээшээ явдаг. Мэдснээрээ ингээд цуг дэш явдаг. Энэ хоёр чинь харилцаа хамааралтай ойлголт байхгүй. Тэгэхээр сөрөг сэтгэл хөдлөлөө таних тусмаа эергээ танихад амархан болно. Эергүүд нь сэргээд ирнэ. Манай өшөөчнөр хэлдэг байхгүй. Яг 10 уулзалтын дараа хэлдэг. Айгуу сонь сэтгэл зүйч ингээл амьдралын баах юм аз жаргал мэдэрдэг болчиход байна гэж хэлдэг байхгүй тий. Айгуу сонирн болчихсон. Ингийн нас ингээ аз жаргал мэдрээд байна гэдэг. Өмнө нь тэр чадвараа алдсан л байхгүй. Өөр дээр бууж сурсан. Тий, байгаль дээрх зүгийн бал ингээд нэг юм хуурамч хиймэл зүгийн бал тий. Үнэн хүртэл өөр, амдан хүртэл өөр гэдэг штэ. Тэгвэл хүний сэтгэл хөдлөл байгаль дээр байхдаа эерэг сөрөг хоёулангийн мэдэрж явах хэрэгтэй байдаг. Энийг хажуудлын хүн хорихгүй байх хэрэгтэй байдаг, өөрөө хорихгүй байх хэрэгтэй байдаг. Гэхдээ энэ хүчрхийлүүлдэг гэсэн үг биш шүү. Энэ нь болохоор хэвийн. Ууралч болох байхгүй да. Тий хамгийн гоё нь. Тэгээ хажуудлын хүн бас ууралж болно гэдэг та. Тэгэхээр чин тоо жаргалтай амьдрах шүү дээ. Гэхдээ дандаа уурлна гэсэн үг биш. Манайхан хаасаар агаад тэнцэнээс нь ямар цухалцаад идэх байхгүй. Одоо дарсаар агаад нөгөө цухалцсан мэдрэмжүүд нь гарч ирдэг болохоос ш хүн одоо би ингэ сэтгэлцэлт явсан дараа нэх юм боломжоор уурлаад байхгүй шүү дээ. Уурлахгүй байна бохомд нь тэрийг би хэвийн гэж хүлээж авах нь айгүй чухал. Хэвийн бус уур ахын бол та манай дээр хурж ирэл онцлуулчих. Яг машиныг нөгөө жилд онцлогоонд оруулдаг шүү дээ. Нэг жилдээ нэг удаа хүн онцлогоонд орчихлоор хатаа юм ба тий. Тэгэхээр онцлогоонд хүрээдэр би хэлээл үгүй юм бэ тийм бэ таны юм чи юм бэ. Тэгэхээр байгалийн зүгийн бал гэдэг шиг байгалийн сэтгэл хөдлөлөө битгий дараач битгий хаагаач. За тэгээд тэр сэтгэл хөдлөл чинь нэг хэрэгцээ гэж хэлж байгаа. Уурлаад байна гэдэг чинь нэг хэрэгцээ ч хангахгүй байгаа байхгүй. Тэрийг олоод ханга. Сэтгэл хөдлөл чинь өөрөө хэрэгцээ зааж байгаа индикатор буюу одоо юм товч ахгүй тий товчлууд дарагдаад шүү дээ. Тэгэхээр сэтгэл хөдлөл ингээ байгаад байна гэдэг чинь энд нэг юм хангахдахгүй яваад байна гэсэн. Тэрийг чи хангаад өчгөр чи яах юм? Сэтгэл хөдлөлийг чи үүргэн тэр ахгүй. Пилетний ингээд эргүүлдэг мушигдаг 6 дээр тавих 5 дээр тавих чи өөр өөр гэсэн халаалтын оримтой байдаг ш. Тэрэн шиг тий сэтгэл хөдлөлөө таниад мэдээд хэрэгцээг нь хангаад ахаар чи сэтгэл зүйн хувьд маш тайван доктортой болно. Тэгээ одоо манай нийгэм дээр дүүрэн өөрийгөө хүлээмжшүүлэх гэсэн юмсан. Одоогийн 30-40 наснууд өвчтөе бүр солиотой заяа. Тэгээ одоо хэлж байгаа намайг бас тэхэллах тэгээд үнэнгийн чинь одоо хэлчлээ уучлаарай тий. Нэр тийм хүмүүс зөндөө байна. Яг бол би одоо ивент зохиогоод ингээ явхаар тийм хүмүүстэй маш таарлаж байгаа. Зүгээр л магтуулахыг хүссэн. Бүр ингээ цангацсан. Би өстө ийм ундаг байгаа. Гэтэ би амар сэтгэлийн асуудалтай байгаа байхгүй. Тэгээ тэр хүн би тэрийг хэлээд өчгөр амар гоо тайван болж байгаа. Тэгэхээр эргэнтэй хоорондоо би нэгэ магтаж сурмаар байна. Намайг ч гэсэн одоо энэ комментэн дээр магтмаар байна. Тэ юу юм тийм бид нар биедээ гоё юм хэлж тавилсан байгаа байхгүй. Дандаа юм шүүсээр байгаа чи тийм бай ийм бай гэж би бинийг шүүсээр хагаад нийгэмч өөрөө бүр хогийн савшиг боллоо. Хажуудлынхаа нэг магтээ тэ хүнтэй хэрэлдэхдээ бид нар айгу хурдан байхгүй айгу сайн ч юм уу тэ гэлс тэ тэгэхээр тэр хүний магтээ ихээр бид нараас гарахгүй шүү дээ. Хажуудлын үнэ ингээд гой сайхан нь харъя, болж утж байгаа нь харъя, магтъя тий муухайг нь хилдэг шиг хэмжээгээр. Таад заагаад байдаг чинь эрг сэтгэл судлал дээр тий эрг нейро сэтгэл судлалын хичээл ордог гэсэн бид нэ ингээд тэгэхээр 3-1-5-1 гэх харьцаанууд байгаа шүү дээ. 3-1 гэдэг чинь хараа хүн өдөрт 3 сөрөг сэтгэл хөдлөл мэдэрч яхад уучлаарай эсрэгээр шүү. 3 эрг мэдэрч яхад 1 сөрөг байж болно. Би бүр энийг эсрэгээр нь бүр зөвлөж байгаа байхгүй. Ядаж 3 сөрөг дээр 1 эрг яваач. Чэштэй боломжгүй. Тий, уг нь бол бүр ингээ 3 эрэгт 1 сөрөг байвал стандарт гэж үздэг. Гэтэл манай дээр бүр баг 4-5 сөрөг юу юм тий баг ингээд харьцах нь нэг нь байхгүй болчиход байгаа шүү дээ. Хідэн сөрөг явж байна. Өглөөнөөс хавлаж өөрийгөө анзаар. Өглөөнөөс хавлаад ингээд сэтгэл хөдлөлүүдээс тоолж болдог байхгүй. Тоолоод тэрчгээрээ чи сөрөг явцсан бол оройн сөрөг унтна, сөрөг унтахаар зүүд мухай, нойр гүдэл тий ингээд явчихдаг. Сөрөг сэтгэл хөдлөл хит ихтгээрээ гутрал, төгшөөр хавдралтай шүү манайхаа. Тийм учраас сэтгэл хөдлөлөө анзаарч сурыг хамгийн анхаа шатндаа нөгөө маск зүүд сурыг гэдэг шиг л сэтгэл хөдлөлөө анзаарч сурыг чи өөрийгөө тгээд байгаа би ойр дуурлаад байгаа гэхдээ би уурлахгүй байх хэрэгтэй гэж ярьж үл би чамаас сэтгэл зүйн боловсрол юм байна л гэж харна. Би уурлаад байгаа гэхдээ уурлахнаас зөв аргагүй гэж өөрийгөө ойлгодог бай. Бусад хүн чамайг ойлгохгүй байсан ч чи өөрийгөө ойлгодог юм байгаа байхгүй тий. Чи өөртөө саппорт систем чи тулгуур авах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр сэтгэл хөдлөлөө ойлгосноор хүн өөрийнхөө одоо сэтгэлийн боловсролд маш их санаа тавьж байна л гэж ойлгоно.
Тэгээ энэ айгүй энгийн дүрмийг та бүхэн хэрэгжүүлээд үзээрэй. Сүрэн сэтгэлдлүүдээ битгий хориорой. Гэхдээ манайх хүүхдүүд айгүй хашгичдаг заяа. Нөхөрлөгөө хашгичдаг манай эмэгтэйчүүд айгүй тийгдэг. Стресс бухимдлаа тийш нь гаргадаг. Тэгээ тэрийгэ буруу гэж мэдээд байгаа мөртлөө засаж чаддгүй. Тэр чинь ерөөсөө л чиний сүрэн сэтгэл судлалын савчинд өөрчлөн чамд хүлээн зөвшөөрөх магтуулах хэрэгцээ маш өндөр байгаа. Энэ одоо dysfunctional юу гэх юм те одоо нөгөө монголоор бол одоо тэнцвэргүй байгаад нь шүү дээ. Тэгэхээр чи тийм магтуулах хүсэлтэй мөртлөө тийм хууртай ингээд одоо. Тэгэхээр ч угаасаа байхгүй ш магтаал нэрэхгүй шүү дээ. Тэгэхээр чин хамгийн эхлээд яг энэ сүрэн сэтгэл хөдлөлүүдээ сэтгэл зүйчтэйгээ яар. Сэтгэл зүйчд очих мөнгө байхгүй, хүсэл байхгүй, сонирхол байхгүй, өөрийгөө те манайхан чин мэдрэл мөдө олчихнод явчихдгүй шүү дээ. Ер нь бол тэгэхээр тийм байгаа л яг миний саний хэлсэн зүйлээр өөртөө ажиллаад үз. Бүр чагсаалт гаргаад миний ууралдаг 50 зүйлгээд өөрийгөө судлаад үз те. Тий. Манайхан ч айгүйх подкаст сонсдог болчих. Сайн байна. Маш сайн. Тэгээд чи энэ подкастыг сонсч чи ямар үйлдэл хийсэн бэ гэдэг чинь надад айгүй чухал. Чи үйлдэл хийгээг бол энэ подкастыг зүгээр л хийд юм сонссон юм гэсэн. Энэ подкастыг сонсчоо чи манай дээр ховсон дээрх хэрэгтэй би үнгөө өгч шүү дээ. Энэ подкастыг сонсчоод чи миний ууралдаг 50 зүйлгээ бичээд өөрийнхөө ууртайгаа танилцтаа ядаж энэ хавар тий. Тэгээ уурын мэдрэмжтэй хүн өөртөө ажиллаж болдог. За хил устай байсан. Одоо бүр хил усгүйсэн ч гоё болчтой. ChatGPT дээр. ChatGPT баг ингээд нэг тий ойр зургийн төлөв гаргаад өчнө. Гэхдээ сэтгэл зүйч бол гүцэхгүй шүү дээ. Тэгэхээр өөртөө ажиллах зөндөө олон аргууд байгаа. Гэхдээ манайхан подкаст сонсоод өөрийгөө буруутгах явдаг. Би тэрэнд бас айгүй хэлмээр санагддаг. Манайхан подкаст сонсоод өөрийгөө битгий буруутгаж яваа. Асуудлаа ойлгосон бол 50%. Одоо имчилгээндээ явж чадахгүй бол өөртөө ажил энэ бүрэн боломжтой. Өөртөө ажиллах бол хамгийн одоо бас гоё зүйл шүү дээ. За тэгээд ингэж хэлээд энэ хөө подкастыг дуусгачихгүй тий. За баярлалаа. Өнөөдөр багшаага цаг зав гаргаа амралт өдөр ч гэсэн хүрэлцээрсэнд маш их баярлалаа. Өнөөдрийн дугаар өөр өндөрлөж байна. Тэгээд олон захтансан газараа майч ус их таатай дугаар боллоо миний хувьд. Баярлалаа. За баярлалаа. Баяртай.